Шинэ мөрөн худалдааны төвд галгаарч түрээслэгч 260 иргэний бараа бүтээгдэхүүн галд өртжээ. Өмнө говийн уурхайд дахин хоолны хордлого гарлаа. Сүүлийн нэг хоногт 5 аймгийн нутаг дэвсгэрт ойхээрийн төвмөр бүртгэгдлээ. Дорноговьд давтамжтай газар хөдөлжээ. Ice Global телевиз ялалтын баярыг үзэгчдэйгээ тэмдэглэхээр шүлгийн уралдаан зарлалаа. Мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн эмийг хууль бусаар хил нэвтрүүлж худалдан борлуулж байсныг таслан зогсоолоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Хүүхдүүд сайн хараараа хүүхдүүд гүйчгүй хүүхдүүд их гүйлгээд байдаг шүү. Өрн сумын шинэ мөрөн худалдааны төвд урьдчилан буюу энэ сарын 14-ний оройн 21 цаг 34 минутад галгаарч түрээслэгч иргэдийн бараа бүтээгдэхүүн галд өртжээ. 73-ыг харьцах нь 43 м хэмжээтэй 2 давхар сэндвичээр барьсан тус барилга нь Хүсгэл аймгийн нүүр царайнд болсон худалдааны төв гэгддэг байжээ. Энд 260 гаруй иргэн хүнс, бараа, гоо сайхан бэлэн хувцсны чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байлаа. Аймгийн онцгой байдлын комиссоос хохирлын хэмжээг тодорхойлох ажлын хэсгийг байгуулад байна. Аймгийн засаг даргын зүгээс түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэлж байна. Тэгээ энэ дээр бол одоо галын дүгэлт гарна холбогдох зургийн дагуу. Хоёрдугаарт хохирлын тооцооллыг бол гаргана. Зөвхөн олгодуулж аймгийн онцгой комиссын дарга аймгийн засаг даргын ажлын хэсэг гарах байгуулах тухай захирамж гарч байна. Төлөв бодлого зүйл дээр нэлээд анхаарал ялгаж байна. Тийм ээ. Гэхдээ энэ бол бас ямар нэгэн байдлаар дандаа процесс хуулийн дагуу явагдах ёстой шүү. Тэгэхээр та бүхэн маань бас хүлээцтэй хандах ёстой шүү. Та нарын санал хүсэлтийг нэгтгэхэд ажлын хэсэгт танилцуулдаг. За буцаад ажлын хэсэг гэсэн та аргатайгаа уулзаад мэдээлэл ингэж дамжуулдаг. Ийм нэг 10 хүнийг л яг эндээс та сонгож ирчээ. Өмнө говийн уурхайд дахин хоолны хордлого бүртгэгдлээ. Тодорхойлбол 3 төс суманд байрлах уурхаагаас хоол хүнсний гаралтай халдварын с 77 тохиолдол халдвар төвчин судлалын үндэсний төвийн гидсний халдварын тасагт зөөвөрлөгдөн иржээ. Үүнээс өмнө цогцсны суманд байрлах 3 уул уурхайн компанийн 800-аад ажилчдад хоолны хордлогын шинж тэмдэг илэрч 119 халдвар төвчин судлалын үндэсний төвд 16 хүн аймаг орон нутгийн эмнэлгийн байгууллагад хэвтэ эмчилүүлж байгаа юм а. Энэхүү 3 дугаар сарын 17-оос хойш Өмнө говь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэглэлт бүртгэгдээд байна. Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Хүсгэл аймгийн Цагаануул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнг аймгийн Мандал, Дундгой аймгийн Хулд сум зэрэг 5 газарт ойхээрийн гал төмөр бүртгэгдлээ. Онцгой байдлын алба хаагчид Дундгой аймгийн Хулд сумд гарсан хээрийн гал төмрийг бүрэн унтрааж, Хүсгэлийн Цагаануул, Булганы Бугат, Дорнодын Халхгол сумдад гарсан төмрийг цурамд оруулж, Сэлэнг аймгийн Мандал сумд гарсан төмрийг унтраахаар ажиллаж байна. Унтраах ажиллагаанд хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан нэмэлтээр ажиллаж байна. Үүний дээр Хүсгэл аймгийн цэцэрлэг суманд ойн төмөр гарсан тухай мэдээлэл дөнгөж сая ирээд байна. Дорногой аймгийн Хатанбулаг суманд газар давтамжтай хөдөлжээ. Тодорхойлбол өнгөрсөн шөнө буюу энэ сарын 15-ны 02 цаг 5 минут 57 секундэд 4.7 магнитуд, 02 цаг 7 минут 35 секундэд 4.1 магнитудын, 02 цаг 11 минут 7 секундэд 4.4 магнитудын хүчтэй тус газар хөдлөлөө. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохирол байхгүй гэж сумын засаг дарга мэдгдсэн байна. Мөн газар хөдлөлтийн нөлөөнд орсон Улаанбаатар болон Хөвсгөл суманд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэжээ. Он гарсаар улсын хэмжээнд нийтдээ 22 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаагаас Говьтай аймгийн Бугцум, Баян хонгорын Баянговь, Өмнөговь аймгийн Хан хонгор, Хүсгэл аймгийн Ханхад дээрхийн адил давтамжтай хөдөлжээ.
Монгол Улсын иргэн гадаад иргэнтэй хамтран мансууруулах хүчилгээтэй синтетик төрлийн эмийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 510 г буюу ойролцоогоор 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хуран авсан байна. Уг этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гадуур шалгагдаж байх явцдаа дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Мөн манай улсын 4 иргэн алтан булаг бомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байна. Тэдгээр этгээдүүдийг цагдан хорж нэгэнд нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна. Ice Global телевиз авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн ог угтан дуу шүлгийн уралдааныг Бурайдын засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Ялалтын баярын тухай дуу шүлгийг хамгийн сайн дуулж, уншиж өөрийн бичлэгийг манай телевиз рүү илгээж 3 сая төгрөгийн шагналын эзэн болоорой. Нийт 14 сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдааны мэдээллийн ивент тэтгэгчээр Монгол дахь Оросын радио хамтран ажиллагчаар UBS телевиз ажиллана. Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй Ice Global телевизийн цахим хаяг болон сүлжээнд нийтлэнэ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.